За өнгөрсөн хугацаанд одоо энэ эсрэг талд байгаа нөхдүүд нүүрсний улгаагаар эдний хамаарал өгөхий харьяаны одоо компани аж ахуй нэгжүүд иргэд одоо баяцгаасан. Тэгэхээр нийт хадгаламж эзэмшигчдийн 5% нь нийт хадгаламжийн 95% эзэмшдэг юм аа. Тийм учраас ард иргэд бол нэг жирийн иргэд бол нэг тийм хадгаламжтай мөнгөтэй байгаад байгаа юм баг байхгүй. Хөдөө малчид энэ төр бол ерөөсөө бараг л одоо хэцүүдж дуусч байна. Тийм учраас зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай энэ одоо асуудлыг бас тодорхой хэмжээгээр шийдэж энэ аж ахуй нэгжүүдтэй өндөр хүүтэй зээл аваад тэрний хэдхэн одоо хадгаламж эзэмшигчдийг нүүрсний хулгайчдыг баяжуулдаг ийм одоо зүйлээс татгалзах хэрэгтэй байна. Энэ дээр бас тодорхой хэмжээний арга хэмжээ авах ёстой. Манай одоо зөвлөх даваад оржийн зээлийн дээд хэмжээнд нэр дэвшигч хариулна 4-р микрофон. За тэгэхээр яг хадгаламжийн бүтцийг ингээд нэлээд ярьж байгаа. Манай их усүрийн 44 манай банкуудын зээл олголт бол 24% өссөн. Энэний их усүрийн 44% нь бол хадгаламж эзэмшигчдийн мөнгө байгаа. За эрэлт бас их байгаа, эрэлт нийлүүлэлтийн хууль бас үйлчилж байгаа. Тэгээ эрэлт их байгаа учраас энэ зээлийн өсөлт өнгөрсөн жилээс 24%-аар нэмэгдсэн. Тэр дундаа хэрэглэгчдийн хэрэглээний зээл бол илүү өсөлттэй байгаа даа. За бүр наривчлах юм бол тэтгэврийн зээлийн өсөлт 44.2%. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр бас нөгөө талдаа зээлийн эргэцээ яваад байдаг. Дотоод хадгаламж маань инфляцтай уялдаж тогтож байгаа. Инфляциас доош түвшинд бид нар энэ хадгаламжийн хөв хүчээр оруулах тухай за энэ банкны одоо өөрийн үйл ажиллагаа, эрсдлийн зардал, за ашиг гэдэг ийм зүйлүүд харж байгаа. Энэ дээр бас тодорхой хэмжээний би анализ